Anime News эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Аяамын танарт ямар мэдээлэл бэлдсэнийг одоо бүгдээрээ үзье. Өнөөдрийн дугаарт эцэст нь нэг юм Fire Force-ийн Season 3 нь гарсан байна. Гоё асте. Тэгээ дээр нэмээд хэлэхэд та нарын хувьд энэ дэлхий дээрх хамгийн баян мангака хэн бэ? Тэрийг Аяамын мэдээд барьсан байгаа. Одоо та нарт үзүүлнэ. Бас нэрээ Нью-Йоркийн Fradad орсон аниме дөрүүдийг бас бэлдээд ирчихсэн байгаа. Одоо бүгдээрээ хамтдаа үзцгээе. Маш удаан хүлээсний эцэст Fire Force-ийн Season 3-ийн трейлер гарсан байна. Тэгээд Fire Force-ийн Season 3 нь болохоор хоёр хэсэгт хуваагдаж гарна гэсэн. Эхний хэсэг нь болохоор энэ 25 онд багтаа гарчвал дараагийн хэсэг нь 26 оны 1 сараас эхэлж гарна гэсэн шүү. Одоо бүгдээрээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн аван үзцгээе. 4 жил хүлээсний эцэст Fire Force анимегийн Season 3-ын трейлер гарч фэнүүдийн сэтгэл их л өндөрөх байсан ч Fire Force Season 3 маань хоёр хэсэг хуваагдаж гарах болсон мэдээг сонсон фэнүүд анимегийн чанар дээр эргэлзээ тээж эхэлжээ. Season 3-ын хувьд гэвэл эхний хэсэг нь 2025 оны 4 сард гарахаар болсон бол хоёрдугаар хэсэг нь 2026 оны 1-р сард гарахаар болсон байна. 3-р сизны үйл явдал яаж үргэлжлэх вэ гэвэл 8-р ротын Ахмад Акиру Обог шоронгоос гарахын тулд тэд эх орноосоо урвж байгаа талаар гарах юм байна. За тэгээд бүгдээрээ Fire Force аниме маань ямар болсныг нь хүлээхэл үзлээ дээ. Миний бодлоор энэ дэлхий дээрх хамгийн гоё мэргэжлүүдийн нэг бол мангака. Яагаад тэгэхээр төсөөллөө бодит болгоод бодит болгосон төсөөллөө хүмүүс уншуулад хүмүүс тэрнээс нь урам зориг аваад урам зориг дахиж нэмж өөрт нь өгөөд тэгээд тэр нэмээд мөнгө олдог. Тэгээ мангагийн хөгжөд байгаа энэ цаг үед хамгийн шилдэг тэгээ хамгийн баян мангака юу хинбэ гэвэл Одо юм байна. Одоо бүгдээрээ Одогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авах. Манга урлаг хөгжиж байгаа энэ цаг үед олон чадварлаг мангака нар түрэн гарсаар байна. Мангака нарын хувьд гэвэл хийсэн манга нь амжилт олох юм бол тэдний орлого дагаад нэмэгдэх нь мэдээж хэрэг. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр цалинтай мангака хэн бэ? Тэр бол One Piece анимыг бүтээгч Oda юм. Түүний хөрөнгийн хэмжээ 2024 оны байдлаар 200 сая доллар гэсэн мэдээлэл байна. Odaгийн хөрөнгийн гол үүсвэр нь мэдээж хэрэг. 1997 оноос хойш гарч эхэлсэн цагаас одоо хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа One Piece аниме болон манга юм. Бас түүний авьяас чадваруудыг үнэлэн өгсөн шагналууд ч Odaгийн карьер болон санхүүгийн байдлыг ихээхэн нэмэгдүүлдэг гин шүү. Авсан шагналуудаас нь жишээ дурдан хэлэхэд Тизукогийн нэрэмжит шагнал, ганцхан инедмийн цуврал бүтээл нь хамгийн олон хувь хэвлэгдэж Гиннесийн рекорд эвдсэн амжилт гэх мэт шагналуудыг авсан байдаг байна. Энэ сар Нью-Йоркийн Fradad болсон байна. Тэгээд Нью-Йоркийн Fradad дээр маш олон хөөрхөн аниме дөрүүд маань оролцсон байна. Тэгснээрээ Нью-Йоркийн Fradad оролцож байгаа хамгийн анхны аниме дөрүүд болсон байна. Энэ дотроос Goku байна, Luffy байна, тэгээд нэмэх нь Pikachu байна. Тэгээд хөөрхөн дахиад нэг хэдэн дөрүүд байлээ. Одоо бүгдээрээ эднэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн аван үзье. Мерсигийн талархлын баярын үеэр Нью-Йорк дахь Fradad хэдийгээр цаг агаарын байдал муу байсан ч гэсэн үнэхээр сайхан болж өнгөрчээ. Хүмүүсийн баярын уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Микки Маус болон Миньонууд хүүхэлдэйн киноны дөрүүдийн авраг том агаарын бөмбөлийг хөргсөн байсны дундаас Dragon Ball Z-ийн Goku болон One Piece анимегийн Monkey D. Luffy болон Pokemon-ы Pikachu нарын агаарын бөмбөлгүүд хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан байна. Тэнд байсан хүмүүсийн анхаарлыг татаад зогсохгүй дэлхийн нийтийн бүр анхаарлыг нь маш ихээр татсан гин шүү. Түүнийг харсан Otaku нарын сэтгэл маш ихээр баярлаж, Японы томоохон соёл анимегийн төлөөлөгч болсон энэ дөрүүд бидний сэтгэлд баяр баясгалыг нэмлээ гэж хэлэлцэж байна. За ингээд миний бэлдсэн бүх мэдээллүүд маань дууслаа. Та нарт маань таалагдсан гэж найдаж хааштай. За тэгээд лайка дараа subscribe хийгээрэй. Би чинь нүгэл улам урам зориг оруулаад гой мэдээллүүд оруулаад явна шүү. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай. Нэрээ манай Facebook page, Instagram-ыг бас дахжуул бас сайн байна. Тэн дээр бас өөр мэдээлэлүүд ордог юм билээ шүү. За. Пан. Судлаад тавьсан.